За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд 11-р сарын 10-наас 16-ны хооронд одоо ерөнхий төлөв гэсэн уншлагаа би одоо ийм картны сонголттой хийхээр бэлтгэлээ. За тэгэхээр зэрэг энийг одоо групп 1, энийг групп 2 гэдэг агаад үзчих. Тэгэхээр зэрэг та бүхэн одоо өөрийнхөө хүсэл сонирхол одоо мэдрэмж байдгийн юмараа одоо энэ хоёр картнаас нэгийг сонгоно гэж ойлгоорой. За энэ нь групп 1, энэ нь групп 2. За танд илүү их цаг хугацаа хэрэгтэй байх юм бол зогсоож байгаад одоо сонгож болно шүү. За ингээд групп 1-ээс эхэлье. Та бүхэн групп 1 хүмүүс одоо энэ картыг сонгосон байна. За групп 1-ийн хүмүүс. За тэгэхээр зэрэг энэ дээр одоо групп 1-ийн хүмүүс бол одоо announcement гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг одоо 10-наас 16-ны хооронд одоо танд одоо ямар нэгэн зарлах, мэдээлэх, тунхаглах ч байдаг юм уу? Ийм зүйл байна гэж ойлгох тийм ээ. За энэ дээр одоо юу ч хийж болно. Одоо шинэ байр орны найр, эсвэл шинэ гэр оронтой болж байгаа байраа сольж байгаа юм харагдсан. Эсвэл одоо шинэ найз залуутай болсон. Эсвэл одоо баярын ямар нэг баярын одоо юу гэдгийг баярт үйл явдал тийм ээ. Шинэ найз залуугаа танилцуулах тийм ээ. Хүмүүсээ энэ манай найз залууч гэдэг юм уу тийм. За иймэрхүү үйл явдал болно гэж харагдаж байна. За энэ дээр одоо putting on a show гэсэн байж байгаа. Мөн энэ дээр unsocial. Тэгэхээр зэрэг энэ хоёр картн дээр одоо юу гэсэн юм байна гэхээр зэрэг ямар нэг хүн одоо энэ 10-наас 16-ны хооронд одоо таны учирсан байдгийм үү, уулзсан байдгийм үү, энэ хүн одоо ямар нэг одоо шоу тавих гэж байгаа юм шиг харагдаж байна л да. Энд unsocial гарсан байж байна. Тэгэхээр зэрэг та гэрээсээ гарахгүй байж байгаад одоо гинт гарсан ч юм уу, ингээд нэг шинэ хүнтэй танилцсан. За энэ хүн одоо сайхан одоо шоу юу гэдгийг өөрөө биш тийм ээ, нэг үзүүлэн тоглолт маягийн одоо ийм хийсэн юм шиг ийм харагдаж байгаа юм. Одоо тэгэхээр зэрэг магадгүй энэ хүн мөнгөгүй мөртлөө мөнгөтэй юм шиг жүжиг тавих тий. Аль эсвэл одоо их нэртэй байж ихнэргүй юм шиг жүжиг тавих. За мөн одоо ажил хийдгүй ажилтай ч юм уу тийм ээ. Тэгэхээр ямар нэг байдлаар энэ маань одоо үнэн биш байх нэ л гэж ойлгоорой. Энэ дээр одоо бас давхар одоо confirmation ч гэдэг юм уу тийм ийм гарсан нь болохоор зэрэг бас л одоо ийм маск зүтсэн тийм. Тэгэхээр зэрэг энэ дээр ингэж юм л та. Энэ одоо жишээлх юм бол энэ дүр зургийг харъя. За энэ дүр зураг дээр энэ хүн одоо энийг баатарлаг ийм гоёмсог малгай өмсчихсэн байна л та. Тэгэхээр зэрэг энэ дээр нь юу гэсэн үг байна вэ гэхээр зэрэг одоо энэ их баатарлаг энэ одоо энэ их үзэсгэлэнтэй маскны цаана өөр хүн байж байх магадлалтай. Одоо энэ карттай одоо бас агаар нэг гэж би ойлгож байна тий. Тэгэхээр зэрэг энэ хүний одоо зөвхөн гаднах төрхөнд нь биш, дотор хүн бас truly одоо хэн бэ гэдгийг бас анхаарч авч үзээрэй гэдэг юм уу. Эсвэл одоо энэ хүн тэрийгэ танаас нууж байна л гэсэн үг. За энэ дээр нь lightning strikes гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ нэг юм shocking энтэй би агаар нэг гэж бодож байна л да. Ийм shocking үйл явдал ямар ч байсан болох нэ тийм ээ. Тэгээ одоо энэ дээр за энэ одоо би энэ картыг нэг tower картын болов гэж харж байна л да.
Тэгэхээр зэрэг энэ дээр одоо бас хуучин зүйл дуусаа шинэ зүйл эхэлж байгаа. За энэ дээр одоо зөвхөн хайр сэтгэлж гэхгүй ажил төрөл юм уу одоо шинэ гэр орон юм уу шинэ би түрүүнд хэлсэн тийм ээ шинэ орон гэр юм уу эсвэл ажил төрөл юм уу шинэ эхлэл эхэлж байгаа юм байдал харагдаж байна. Зя зөнөд дэлгэж тийм ээ. За эндээс харахад одоо энэ 7 хоногт одоо энэ групп нэгийг сонгосон хүмүүс бол одоо ямар нэг байдлаар эндээс харахад нэг тийм хайр сэтгэлийн холбоотой эсвэл одоо шинэ болзоонд явах шинэ хүнтэй танилцахын магадлал өндөртэй. За тэгээ энэ хүнийхээ одоо жинхэнэ ямар хүн болох вэ? Ямар хүн юм бэ гэдгийг бас сайн анзаарч хараарай гэсэн ийм байдал харагдаж байна. Тэгэхээр энэ дээр одоо wealthy man гэсэн байж байгаа л да. Тэгэхээр зэрэг энэ хүн би түрүүний миний хэлсэнчлэн тийм ээ их баян хүний дүр тоглоод байгаа юм. Яг үнэн дээрээ ямар юм бол гэдгийг бас анхаарч авч үзээрэй гэсэн юм сон байж байна. За тэгэхээр зэрэг энэ дээр би бас энэ дээр M7 of Cups байж байгаа болохоос зэрэг за энэ дээр одоо 2 хүн байсны та одоо хэтэрхий их жүжиг тоглосон одоо гадна төрхөөрөө хэд танд таалагдсан эсвэл тэр хүний одоо тавьсан шоу одоо танд таалагдсан ийм байдлаар нь сонгох магадлал өндөртэй байна. Тийм учраас одоо анхаарн үзье. За мөн энэ 7 хоног төшөөнийг одоо асуудал нь юу болох үйл явдал нь болохоор зэрэг шинэ орон байр худалдаж авах одоо орон байр хайж байгаа хүмүүс бол одоо өөртөө сэтгэл таарсан орон гэрийг олох нүүж орох одоо ийм зарлан тунхаглах шинэ орон гэрт орж байгаа эсвэл шинэ байраа сонгосон тийм ээ. За ийм байдал харагдаж байна. За энэ дээр одоо удаан хайсан юм шиг тийм ээ олдохгүй одоо эсвэл сэтгэлд нийцэх юм олдохгүй байсан юм шиг юм харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт одоо сэтгэл нийцтэй сайхан мэдээд болох нэ одоо ямар ч байсан сэтгэл таарсан орон гэрээ сонгосон олсон ийм байдал харагдаж байна. За тэгээ энэ дээр одоо мөн одоо энэ дээр нүүсэн суусан тийм ээ жижиг аяллууд мөн нүүсэн суусан ийм харагдаж байна. За энэ дээр одоо манай сингл улсууд дээр одоо unsocial гарсан учраас одоо хэтэрхий их одоо тавтай орчинд одоо хэд их бүгсэн гэдэг юм уу одоо гарах дургүй байгаа бол энэ 7 хоногт гарах гад үзээрэй. Яагаад гэх юм бол expect love ямар нэг одоо армаас үсэх магадлал өндөртэй байна. За ер нь бол яг өөрийгөө одоо гаргаж тавьснаар одоо юу гэдгийг гарч орж амтан хүнтэй танилцсанаар одоо армантаг харьцаанд орох энэ та сонсож байгаа бол магадгүй тань зориулсан байх тийм ээ. Тийм учраас одоо би яагаад найз залуугүй байгаа юм бол би яагаад юм байгаа юм бол гэж бодож байгаа бол одоо нэг жоохон гарч орж гэдгийм үү найз нөхөдтэйгөө одоо ямар нэг юм үзэх байдгийм үү ямар ч байсан socialize хийх хэрэгтэй юм аа гэсэн ийм мессеж байж гэн мөн одоо open your heart. Тэгэхээр ямар нэг байдлаар одоо урдны травманаас болж одоо сэтгэл зүрх хаалттай учраас одоо шинэ хүнтэй танилцахгүй байгаа ч юм уу ийм юм байна гэсэн үг. За мөн энд garden angel гарсан байгаа. Тэгэхээр зэрэг би энэ дээр юу гэж хэлэх гэж байна гэхээр одоо ямар нэг муу зүйл одоо тохиолдохгүй таны одоо харсан үтсэн тэнгэрүүд байна тийм ээ одоо хайртай дотны өнгөрсөн одоо улсууд харж одоо таныг хамгаалж байна гэсэн ийм мессеж өгж байна. За ингээд та бүхэндээ тос болсон гэж найдаа. За ингээд групп 2 групп number 2 за групп 2-ыг сонгосон хүмүүс бол энэ одоо angel сонгосон байх хэрэгтэй тийм ээ. За энэ дээр бол grapes энэ дээр одоо бас яг
найз нөхөдтэйгөө гарсан, орсон, зугаалсан ийм байдал харагдаж байна. 11-ээс одоо 16-ны хоорондох ерөнхий төлөв шүү 2 дугаар группийн хүмүүс тийм ээ. За манай групп 2-ын хүмүүс болохоор зэрэг за tired of одоо их хэрүүл маргаан хэл ам хэрүүл маргаанаас их залхсан байдал харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо би хэлсэн найз нөхөдтэйгөө одоо гарч орж байгаа бол одоо шинэ хайрын арманс харагдаж байна тийм ээ. Тэгэхээр энэ sweep way гэдэг чинь тэгэхээр зэрэг одоо таныг одоо суурнаас чинь хөдөлгөх хүчтэй ийм одоо энд бүр одоо хайрын шуурга гэсэн байна. Одоо ийм яман дүртэх магадлалтай. Ямар ч байсан энэ 7 хоногт бол та гарч орж найз нөхөдтэйгөө гарснаар одоо хайрын арманс үүсгэнэ гэж ойлгоорой тийм ээ. За тэгээ энэ дээр одоо магадгүй одоо энд таны сонирхсон хүнийг одоо бас нэг өөр хүн сонирхож байх магадлалтай. Тийм ээ одоо энд өрсөлдөөн харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг болж өгөх юм бол одоо драма одоо хэл ам хэрүүл тэмцлээс бас холхон байгаарай гэсэн ийм мессеж байж шүү. За энэ дээр одоо ажил төрөл дээр бас адилхан. Одоо тантай одоо болвол яг танд бол одоо их сайхан үе байна л да. Тийм ээ энэ дээр одоо ажил төрөл сайхан бүтэмжтэй таны одоо ярьсан одоо хийсэн хоёр одоо нийцсэн ч гэдэг юм уу. За энэ дээр одоо бас магадгүй одоо маш өндөр үнэлгээ авсан дарга цэрэг нэр магтсан ийм байдал харагдаж байна л да. Таны ажлыг одоо дүгнж цэгэнсэн сайн үнэлэлт авсан. За тэгтэл энэ дээр одоо нөгөө сайн сайхан гэл одоо ирэхээр зэрэг одоо ийм атаархагч нар би түрүүн бас энэ дээр хараа сууж байхад атаархаж байгаа хүмүүс байна, өрсөлдөгч байна. За энэ хүний явуулга одоо захидал юугаар ч юм уу тийм ээ ингэж гомдол мэдүүлэх ямар нэг таны эсрэг ийм үйл ажиллагаа явуулах магадлал өндөртэй харагдаж байна шүү. Тэгээ ялангуяа одоо энэ дээр атаархагч нар гэдэг дээр одоо бас энэ хайр сэтгэлийн би одоо энэ сайхан хайр ирж байгаа юм сэтгэлд нийцсэн хүнтэй одоо таарсан бол энийг зарлаж одоо энэ тэнд ярих нь одоо бас амьтан хүний анхаарлыг татах атаархлыг төрүүлэх хэл ам болох эхлэх гэж байсан сайхан цэцэг буцааж хумих тийм ээ иймэрхүү юмнууд байдаг шүү. Энэ дээр одоо бас их сайхан боломжийн сайхан шинэ эхлэл байна шүү. За энэ дээр анхаараарай. За энэ одоо өрсөлдөгч хүний хэл амыг үл одоо хамаарч таны ажил дээр одоо шинэ эхлэл одоо шинэ албан тушаал иймэрхүү зүйлсүүд одоо харагдаж байна. Энэ шинэ албан тушаал одоо шинэ ажлыг одоо хэрв та ажил хайж байгаа бол энэ дээр шинэ ажил та ямар нэг юмд өрсөлдөж байгаа бол та ялсан байгаа харагдаж байна. Энэ дээр энэ шинэ ажлыг дагаж одоо бас мөнгө төгрөг сайхан нэмэгдсэн эдийн засаг сайжирсан ийм байдал харагдаж байна шүү. За энэ дээр одоо бас ийм сайн сайхан зүйлээ хажуугаар бас чаленжнууд бас байгаа шүү тийм ээ. Тэгэхээр зэрэг ер нь тийм дэмцэл өрсөлдөөн байна гэж ойлго. За энийг давж гарах нь тодорхой тий түүнээс биш одоо дандаа ингэж яваад байдаг амьдрал гэж юу ах вэ тийм ээ. За ийм биш шүү. За ийм сайхан зүйлсүүд хүлээж байна. Мөн ажлын амжилт энэ дээр одоо шинэ эхлэх гэж байгаа ажил одоо асуудалтай байсан бол зэгдэрсэн байгаа байдал харагдаж байна. За энэ дээр одоо шүүх цагдаатай маргаантай байгаа бол энэ одоо асуудал зэгцэрсэн шинэ мэдээ дуулсан эд хөрөнгө авах гэж одоо банк зээл мэйл одоо янз бүрийн хөөцөлж байгаа хүмүүс бол сайн мэдээтэй гэж ойлгоорой. За ингээд та бүхэндээ энэ 7 хоногийн ажил үйлсэд амжилт хүсье.
ингээд та бүхэн хувийн уншлага сонирхож байх юм бол миний Facebook page болох Монгол Стар Тайлайт орж мэдээлэл аваарай. За баярлалаа баяртай.